Тулааны урлагийн бурхан гинэ та нар чам минчүүд юмыг өстой дэвргэх дуртай юм аа. Одоо хамгийн ихтэй л өөрчлөгдсөн дайчин дүрсэнд хүрсэн байх. Гэхдээ тэр эмх замраагүй байдлыг ачлаад баригдсан хүн шиг зугтчихлаа. Хэрв арай удаан зугтсан бол манай холбооны хамгийн дэвшилтэй механик өөрчлөгдсөн дайчтай тарих нийц дараалсан байх байсан юм. Өнөөдөр чиний мэдлэгийн хүрээг тэлэх болно ноён Лүү. Галал энэ чинь манай холбоо хүчрхэг мушкетын зэрэгцээ дийлдэшгүй хамгаалалттай. Бас бидэнтэй мушкет буунаас хамаагүй илүү хүчтэй дайчны зэвсэг байгаа. Түүний хүчийг харуулъя. Энэ чинь миний багш хүртэл тулааны урлагийн бурхны хүрээнд хүрсэн ч энэ хүчтэй тэнцэхгүй. Ноён Лүү та намайг аварч үнэнч байдлаа батллаа. Холбоо найзуудаа үргэлж өгөөмөр ханддаг. Тань шиг тулааны урлагийн мастер өөрчлөгдсөн дайчин болсны дараа илүү хүчрхэг болон гарцаагүй. Түүнээс гадна зөвхөн өөрчлөлтийн хүлээн зөвшөөрснөөс л таны гар сэргэж та хөгжлийн бэрхшээлтэй болохгүй. Би хүлээн зөвшөөрч байна. Зөв шүү ноён Лүү. Цаг нь болохоор та холбоог төлөөлж чам минчүүдийн тулааны урлагийн бүрэн дарна. Орчин үеийн галт зэвсэг хүчтэй юм. Хэрв надад нирваны хуруу байгаагүй л хичнээн хатуучилтай байсан ч ажигдах байсан. Энэ жижиг ертөнцийн хүчний түвшин бага. Энд уул хагалж газар хуваах хүч үлдсэн ертөнцийн хананд бага зэрэг хохирол учруулах төдий. Нөгөөтэйгүр Тэнгэрийн хаалганы хамгаалагч үндсэн ертөнцид хэрэгтэй тул энэ ертөнцөөс сумнаас намайг хамгаалж чадах байх. Би Тэнгэрийн хаалганы хамгаалагчийг дахин бэлтгэл хийж эхлэх ёстой. Азар би өмнө нэг удаа бэлтгэл хийсэн тул тэмцэнээс өмнө анхан шатны түвшинд хүрч чадна. Үүслийн онооны хөдлөлөө үзэн ядалт айдас 0.10,001 Абрахам Линкольн айдас систем Бибер тэдний баазд том хэрэг тарьсанаа дараа дайсан тал хүртэл надад үүслийн оноо өгч эхэллээ. Сайн байна. Хагас сарын дараа Янлүн холбоо болон чамын эзэнтгүүрийн хоорондох тэмцээн галаад өг мастер чинь түүнийг өршлөөд энэ урвагчид сайн сургамж өг. Бурхан минь мастер эхний раундын бут цогцолцлоо. Лүү Ютон холбооны өөрчлөлтийг хүлээн авч мастер чин шиг ийм түвшний мастерыг шууд алгах чадвартай болчихсон байна. Өнөөдөр энэ урвагчид сайн зааж өгөх хэрэгтэй бололтой. Зүгөөж булчлаад хэвтэж байх өгшин гуай. Гарч ирж өөрийгөө элэг доог болгож яах юм бэ? Лүү Ютон чи муу навч юу хийх гээд байгаа юм? Хөөе тэр дахиад мастерыг шууд алчихлаа. Өрсөлдөгч нь хөдлөх чадваргүй болчихлоо. Харж байна уу? Энэ бол холбооны технологийн хүч. Кэб хотын хамгийн шилдэг 20 тулааны урлагийн мастерууд холбооны технологиор өөрчлөгдсөн дайчин эхний товтлогоо хааж чадсангүй. Эзэнтгүүр үнэхээр сүүрхэндээ бид Лүү Ютоныг өргөнд орж аль болох эрт бууж өгөх хэрэгтэй. Үгүй дуусаагүй байна. Бидэнд мастер Шэн Ян байгаа. Кэб хотын бүх хүн түүний хамгийн хүчтэй хүн гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Тэр залуу насндаа тулааны урлагаар хинээс ч илүү гарсан. Мартаа Шэн Ян хагас сарын өмнө холбооны буунд алигдаж зугтсан шүү дээ санаж байна уу? Бас Шэн Ян ийм удаан хугацааны турш харагдахгүй тэр алидыг өгсөн эсвэл эрхээс айсан байх дэмий юм. Энэ чинь зүгээр л өөрчлөгдсөн дайчин. Тэр өдөр холбооны бааз дээр би хэдэн зуун дайсан хэдэн зуун буутай ганцаардан тулгахтай хизээч айгаагүй. Энэ хоолой тийш хардаа. Багш уучлаарай мастеруудаа би Тэнгэрийн хаалганы хамгаалагчны шинжилгээт хангалттай үйлдэл оноо цуглуулах хэрэгтэй байсан болохоор хацарчлоо. Би та нарын ажлыг үргэлжлүүлэх холбоог ялж нутаг дэвсгэрээ буцаан авч эзэнтгүүрийн хүчийг үзүүлнэ.
Чиний золиосыг дэмий өрөхгүй. Тэр чинь Мастер Шаян тэр ичгэж битгий бууд. Яг тохиромжтой цаг хүмүүс түүнд итгэж тусам тэр ялагдахтаа улам их цохирно. Бид зөвхөн ноён Лүгийн үзүүлбэрийг хүлээх хэрэгтэй. Лүү юу та? Чи ямар аимшигтай харагдаж байна. Энэ чинь хүссэн зүйл үү? Би тулаануудыг хурдан тусгаж хүмүүсийг эсэргүүцэхээс аль болох хурдан болиулах хэрэгтэй. Би үүнийг хийх ёстой. Энэ л ганц арга. Болох ёстой зүйл босод надад буцах зам байхгүй. Өөдлөгдсөн дараа чи зөвхөн бүдүүрч хүч хэрэглэж чадах юм уу? Би ч цохилт хийхийг яаж заасан бэлээ? Хуулийн хүч бүх техникийг даван гардаг. Таны техник гэж нэрвэждэг зүйлс миний өмнө ямар ч хэрэггүй. Би өмнө таны цохилтыг хааж чадахгүй байсан ч одоо өөрчлөгдсөн дайчин болохоор таны хүчнээс айхгүй байна. Өөрчлөлт зөвхөн хагас сар үргэлжилсэн ч таны 20 жилийн хүнд бэлтгэлийн тэнцэг үн цэнтэй. Энэ бол технологийн хүч. Өөртөө хэд итгэж болохгүй урвагш шав минь. Тэнгэрийн нудаг бут нэргэх нудраг. Жаахан илүү хүчтэй болсон гэд өөрийгөө магтаж байна. Чи планы урлагийн сурагчдын даруй байдал илдэг зарчмыг мартсан байна. Чи өнөхөр урам хугармаар юм аа. Юу таав? Ноён луу зэвсгээ ашигла.